Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Европа Grid Монголын хин сүлжээ компани туузын гишүүн Норвегийн тэгш баяр хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ингээд сонсогчдод бас эрүүл энхийг сайн сайхан хүсье. Ингээд юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Норвегийн тэгш баяр маань бас сошиалд бас нэлээ идэвхтэй байдаг хүний нэг байгаа тийм ээ. Ингээд нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээсээ өгнө. Ингээд хоёул өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэе. За баярлалаа тэгье да. Юуны өмнө та гэр бүлийнхнээгээ танилцуулаач. Эхнэр 3 хүүхэдтэй гэж зүг амьдардаг. Манай эхнэр аруулаа. Ах トゥ. Би бас ах トゥ эсвэл аруулаа. Тэгээд их өнөр өтгөн ийм айл та. Тэгээд охин маань 3 хүүхэд маань сургууль сурч байна. Сурагчид. Тэгэл ингээл тэ амьдралтай нэг айл. Гэр бүлийн хүний хэн гэдэг үү? Хаана ажилддаг үү? За гэргийн маань оюун баяр, гомсронгийн оюун баяр гэж хүн байдаг. Би бол одоо хайраагаа оюука гэж дууддаг. Тийм миний өөрийн нөхс нэр юм байна. Тэгж дуудвал хэлээ сэтгэлд ойр байдаг. Эхнэрийн аав гомсрон гээд хүн би. Одоо манай нутагт бас нэлээд нэр хүндтэй тийм мундаг айл охин доо миний гэргээ. Тэгээ манай ээж хэлжээж билээ. За хүмүүс гомсронгийн охиныг гомдож болохгүй шүү гэж. Манай нутгийнхан бол гоёо гэдэг. Тэгэл за ээж нь хэлж шүү гоёо охиноо гомдож болохгүй шүү хөөмнө. Яг хоёр надаас илүү миний ханд ээж аав минь сайн өөрөө охин шиг ханддаг байсан учраас одоо юу гэдгийг бэргэхээс илүү манай охин шиг л байдаг. Яг л манай ах トゥ олуулаад энэ одоо чинь 4 ихчтэй хүн шүү дээ. Тэгээд манай аав ээж охтуудад их сайн тий. Аавыг маань өнгөрөх юм манай гэрт манай аав байдаг байсан. Эхнэр маань надаас нуугаад аавд архивчдаг. Аав архи уухтартай. Хаяа. Би их хордог байсан. Эргээ утгаар тэр чин хийдгээ хийчихсэн, үздгээ үзчихсэн, далнаа гарчихсан хүнийг нэг хориод ах хэрэггүй байсан байна гэж эргээ боддог шүү дээ. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байна. Таны үг ямар үг вэ? Би одоо сансан болгон сэтгэлчлэн бүтэж байх болтуг бол гэж өрөөх дуртай да. Тий, хүн бол өөрийнхөө хэмжээгээр л юм санана шүү дээ. Зорилгынхаа хэмжээгээр, боловсролынхаа хэмжээгээр, үзэж харсныхаа хэмжээгээр, сансныхаа хэмжээгээр одоо юм санана шүү дээ. Тэгэл би тийм учраас өөрийнхөө хэмжээнд сансан болгон сэтгэлчлэн бүтэж байх болтугай гэж хэлэх дуртай. Таны сонирхол хоббины хувьд би ер нь математикт хоббитой хүн дээ. Тэ. Яг математикч болоё гэж мөрөөддөг байсан. Зорж байсан. Тэгээд физикч болсон. Ихтэй харамсдгүй. Яагаад гэвэл физикийн одоо физик бол физик идэ санаа байдаг. Бусд нь математик байдаг. Тэ. Бусд нь байгаль байдаг тэ. Тийм учраас миний хобби бол математик. 10 жилээ устдаа. Уст төгссөн. За 10 жилээ төгсөөд хотод орж ирсэн их сургуульд. Тэгсэн. 10 жил төгсөхдөө ч бас их адлын явдалтай сурч төгссөн дөө. Тэгээд аав ээж хөдөө тэр үе чинь нэг шилжилттэй үе байсан. Хөдөө мал дээр гарчихсан. Тэгээд ах эгчнэр нэг ах сургуульд
дарах нь политехник коллежид галмантах гээд манай ах мунд толгойтой хүн байл дээ. Нэг ах зэрэгт эгч нар хотод сургуульд явсан. Аав ээж туслах хүн байхгүй. Одоо чөлөө цагаараа юу гэдгийг хонь хариулж байгаа л ирээ шалгалтаа өгөөл явж идэг тийм хүүхэд байсан. Тэгэхээр нэг удаа аймаг руу явсан машин манай малын дэргэд ирж зогсдог байхгүй эвдрээд. Тэгээ манаа хэлдэг байсан. Ээж хэлнэ. Хүн туслал хүн амьдрал гэрлэгээ ирдэг юм а хүмүүнчээ. Хүн тусалж бай. Тэгэл дэрэг бодол очиад туслаад нэг эвдэрсэн машин туссан. Дэрэг хаагур нэмж өгөөд манай нутагт. Тэг мундаж жолооч байсан. Ямар ч машин засчдаг. Тэгээд машин засалцаа чи юу гэж хиний хөлтөлөө би нуруу гэсэн. Ногоо нуруу хөлт юм аа тий. Чи одоо ингээ хөлтөд олимпиаданд явж байгаа чи яагаад олимпиаданд явдгүй юм? Гэл. Одоо ингээд аав ээж туслаад шалгалт өгчлийн хонь хариулаа байж дээ. Тэгэхгүй чи аймаг л явах гэхээр би хоньоо өгчүүлдэ гээд хоньоо хүн захиад мороо хүн захиулдэ чихэд аймаг л нөгөө ахыг дагаад олимпиаданд орцсон. Ороод сайн оролцсон. Тэгээд одоо буцаад хөдөө үжиг замд боогол гоцроо штт. Тэгээд сумаас одоо тухай чинь өлзий захирал байсан санагдчихээн. Бээжин жип гэж юм ховор бахт намагч одоо энэ ийм гайгүй тулгуутай хүүхдийг зэврүүлээд ирээл авч ирсэн. Бабинская гэж автортай Московская математическая олимпиада гэж номыг одоо цэжэр утчихсан л байсан юм шүү. Тэгээд аймаг дөрөө би төрүүлж чадаагүй 2 3-д орсон баг. Тэгээд ягаад чадаагүй гэхээр нөгөө гараараа бичдэг дандаа харж бодож ирсэн учраас нөгөө гарын зөвшөөрөөгүй юм байл л дээ. Тэгээд нөгөө 2 хувьсгчтай одоо 3 хувьсгчтай 2 тэгшгэлтэй депонтент тэгшгэл гэж юм зохиогоод нэг тэгшгэлээс нөгөө тэгшгэлээ хасахтаа алдаа гаргачих жоох. Тэгээд оноо алдаад төрүүлж чадаагүй. Яг миний урталд бол тухайд одоо энэ юуны Шинэ Монгол сургуулийн багш математикийн багш Алтан гэрдээ залуу манай үеийн залуу байгаа тэр төрүүлээд жисэн. Тэгээ одоо хүртэл бид тэр сайхан найзууд байдгийг бие биендээ хүндэлтэй хандна. Тэгээд олимпиадын найзууд гэдэг чинь сайхан шүү дээ. Ер нь бол нөгөө юу гэдэг нөгөө нэг уяана 2 мөр гэдэг шиг олимпиадын найзууд гэдэг бол арай л өөр үтгэн шүү. Уулзсан ч гэсэн уулзахгүй удаж байгаад уулзсан ч гэсэн одоо нөгөө нэг бие бинийгээ сансан хүндэлтэй ханд. Ер нь бие биендээ хүндэлтэй ханддаг тийм болчдгийг шүү. Тэ. Таны хамгийн үнэт зүйл юу вэ? За тэгэл энэ сайхан удмын нэрийг өндөрт өргөж шодрог өний явуулсан гэж л одоо явах л одоо миний үнэт зүйл. Энэ эх орондоо эрдэм мэдлэгээ зориулж алсын хараатай байх нь л одоо миний үнэт зүйл байна гэж боддөг шүү дээ. Жишээлбэл одоо фронтод ингээд тав хүн мэднэ. Фронтод хамгийн олмол өгсөн байдаг шүү дээ. Ингүүч одоо би ч одоо ачин байхгүй д. Одоо манай буурлаа 23 мянган толгой мал тоолуулж исэн. Тэгээ 2 хүүхдээс Баян Очир гээд Мегмар гэж 2 хүүхдтэй байсан. Одоо Мегмар гэж хүнийхээ эхнэр нь фронтод нь байхгүй да. Тэгээд фронтод бол хамгийн олон мал бэлгэлжсэн. Тухайн үед одоо нэг хонь нэг янчаа байхад 12 мянга гаруй янчаа за 1000 гаруй мал сал гэдэг өгсөн байдаг. Тэгээд энэ хувь хүнийхээ хувьд ингээ фронтод өгсөн хандвар бол одоо яг дэлхийд бас хамгийн нэгдүгээр дурддаг шиг байна л. Тэгээд өөрөөр хэлбэл одоо эх орныхоо төлөө бүхнээ зөрүүлж чаддаг. Энэ нандин чанарыг одоо нандинаж үнэт зүйлээ болгож явахыг хичээдэг те. Манай аав хэлдэг. За чи миний хөө Монголд хүн өлсөхгүй. Дэмжрээс те юм дэх сайхан те налгар уужим те. Жахан цэвэр байл гэж хэлдэг. Таныг физикч болоход юу нөлөөсөн бол? Их саний мэдээлсэн шүү. Аймагт нөгөө конкурс болдгийг. Тэгээ конкурс болоод
чинь хүүхдүүд чинь зарим нь аав ээжээрээ дагуулсан явдаг юм байна. Зарим нь одоо юу гэдгийг ээжигээ дагуулад, зарим нь аавыгаа, ахыгаа тэгээд намааг дагуулж явах хүн байдаг. Аав хөдөө малтаа, ээж малтаа. Сумын төвөөс аймгийн хугацаанд бас дахиад манай чинь зам дээр байдаг айл байсан байхгүй. Нөгөө нуруух ингээд алдартай. Тэгээд манай аав чинь бас тэгээ тухайн үед бас боловсралтай хүн байсан баг. Урс хэлний хэлмэрч гэдэг. Жолооч мэрэгжил байсан баг. Жолооч, цахилгаанч ингээд. Тэгээд замд буугаад манай дээр буугаад хөнгөрсөн хүмүүс хоол цай идж жуугаад манай ээж чинь одоо ахлахтайгаас насаараа ахлахтайгаас гэсэн халиг цэлгсэн хүмүүс одоо өндөр ээж гэдэг юм шүү дээ. Тийм. Хүн болгоно их сайнэр хэлж явдагт би ч гэсэн одоо их буян юм да гэж бодож байгаа. Тэгээд тэндээс одоо аймаг руу яваад хахад манай аав хэлж байгаа. За хүмүүс эдийн засгийн хөлж байсан чамаагүй аваа дэрэ гэдэг байхгүй. Намайг дагуулад энэ олон хүмүүс гэрт байгаа учраас дагуулад тэр малын гэрийн хойтол гараад аав намайг баруун хацар дээр унсаад миний хүү эдийн засгийн хөлж байсан гэсэн аваа дэрхээр би дотроо жаахан гомдлоо аваад. Миний аав хүүгээ жаахан үнэлэхгүй байгаа юм байна да. Би бол их сургууль авах нь бол ойлгомжтой. Ямар их сургууль авах вэ гэж би дотроо бодож шít. Тэгээд аймагт орлоо. Би чи одоо физикээр одоо 20-20 оноос авчихсан. Математикээс 10-аас 10 оноос авчихсан. За орос хэл чинь 8-аас 6 он аваад нэгээр амлаж. Миний дээр гамболд гэж хүүхд байж байгаад өөр тийш амлаад би хоёрт байж байгаад нэг амлахад нэгээр аваад математик дээр ч би эхний хэдэд орчихсон. Суураар. Тэгээд өгөнд би математикийн багш болоо гэмээр өтөлтэй. Их сургууль математикийн орж ир гэж бодож ирсэн. Тэгээд эхлээ нөгөө физик амлахаар физикт орсон чинь тэнд багш тэгж чинь чам шиг агуу хүүхэд цэвэр физик анги авдаг байхгүй гэхээр тогийн зохиолсон шиг болоод би их агуу хүн гэж өөрийгөө бодоод физикийг сонгочихгүй. Тэгээд тэр үуч нэг юм шар диплом гэж өгдөг гэсэн байхгүй. Нөгөө шар томлолт гэж өгдөг гэсэн. Тэр шар томлолтыг аваад тэгээд яг гарч ирээл. Тэгээд дахиад буцаа явахдаа дахиад би чинь бас миний амьдрал сонирч дандаа ингэ замд буудаг те. Тэгэл сумын төв рүү хүүхдүүд явах дахиад гэрт буугаал оцорсон. Тэгэл орой орсон чинь мал идэшил энэ сайхан гээл гэр тойрол хотолчихсон. Ээж сумын төв рүү явсан. Аав ганцаараа байна. Орон дээрээ тамхи татаал хэвдэж байна. За миний хөө яасан гэхээр таныг одоо эдийн засгийн хөлөж байсан чамайг аваад ирэхээр эдийн засгийн хөлөж аваад ирлээ гэсэн чинь аав нэг дуурахгүй байна. Тамхи татаал санаа алдаа буруу хараа хэвдчихлээ. Тэгэхээр нэг гараа хоноо нэг эргэчээд орж ирээд тэндээс хоол моол халааж идчихэд тэгээд би яхаа эргэтэй хөвгт байсан шиг юм аавас. Манай хоёр дүүд ягаад бас сумын төрөөс төвчсөн байсан шиг лээ. Тэгээд би туйлахнаас тэгээд аава тоглосон юм аа. Монгол Улсын их сургуулийн цэвэр үсгээ анги авлаа гэсэн чинь аль миний хүн босоод аав нь үсий гэдэг. Аль аав хүн үр тоороод ир гэж байна. Тэгж одоо намайг одоо шагнаж байгаа юм. Тэгээд өөрөөр хэлбэл аав хүний тийм их сайхан ямар ухаан бөхөр хүүгээ тийм их хит их одоо юу гэдгийг сагсууруулдгүү хөөрүүлдгүү тэгээ биеийн тоологдгүү за чи эдийн засгийн хөлөөж аваадрээ гэхээр миний аав намайг тэр бодож байна. Би аавынх итгэлээс дээгүүр явах хэрэгтэй гэдээ ирхэн бодож шít. Тэгээд яг хүлээлт нь бол хааштай миний хүү их сургууль авах нь ойлгомжтой гэж бодчихсон. Авдна гэдэгт итгэчихсэн л байсан байгаа юм. Тэгэл би их сургууль физик ангид орж аваад хүрээд ирсэн. Дахиад би физикч болох замаас бас мултрах төгтөг. Хүрээд ирсэн чинь сургалтын төлбөр асуудал бослоо. Тэгээд тэр үед одоо энэ Монгол бизнестэй сургууль гэж байсан боловсрол соёл шинжилгээ ухааны дэд сайд одоо Эрдэнэ сүрэнгоо намайг одоо чи их мундаг хөөхдөг чамайг сонслоо чамайг 4 жилийн тэтгэлэг үгүй сургууль манай сургуульд өнгөө суралцсан. Манай сургуульд гээд өрсөн шүү. Өөрхөө одоо бас Эрдэнэ сүрэнгоод болон эхнэртэн цагаан гүйгчд гэрүүлд нь бас баярлалаа гэж хэлье. Тэгээд би яг одоо 9 сарын 1-нд надад одоо физикч болох уу, эдийн засгч болох уу гэдэг хоёр сонголт ирж байгаа байхгүй. Би хэрвээ төлбөрөө
Аас чөлөөлөгдөд Монгол Улсын дээд сургуульд орох бол би эдийн засагч болох гэдэг байна тий. Гэтэл миний мөрөдл бол би Дэнжин мянган захын энэ арын хашаан дээрээс ингээл ирчээл хардаг байхгүй ингээл миний сургууль тэр байна гэл ингээ харахаар одоо нөгөө нэг энэ нөгөө алтан анжир тэнд гялз шарагдлаа гэд түүхэн дээр гардаг шиг яг тэр одоо энэ урлан бүтээх төвийн дээтэлийн орой Монгол Улсын их сургуулийн дээдлийн орой хоёр чинь яг Дэнжин мянгаас гялз шарагддаг шүү дээ. Басаал гараал миний дүү чи төлбөр хэцүү байгаа юм чи миний дүү одоо юу руу явдаа Монгол Улсад сурдаа гэх ихнэр зөвл манай ихч том их зөвлөсөн. Тэгээд би алхасаар байж манай ах хэлс танаа сургуульд одоо цоонхүү гэж мундаг доктор байгаа. Тэр хүний шав болох юм байна да. Би хүүгээр бахархаж гин гэж яг явх үед дахиад баруун асар дээрээс хэлжсэн. Тэр үг бодогдоод алхасаар аж би ингээд их сургуульд ирээд төлбөргүй хэрнээр бүртгүүлж байсан. Тэгээ яг хуу эхний жилийн төлбөрийг ихч маань манай ихч тэлэгаач болсон сая. Ихч маань төлж өгсөн. Үнэхээр миний амьдралд одоо гэрэл хийгээ болсон тийм одоо төлбөр байсан. Одоо манай том хөргөх даваад орж явах байна. Одоо жаргалагч хоёр тэр үед хөөрхийн нэг нь төрийн албаагч одоо онцгой байдалд ажилладаг, нэг нь жижигхэн гоон зажлуулдаг. Хүүхдийнхээ идэж уухыг одоо хасаж надад ингэж миний төлбөр төлж өгсөнд одоо би насаараа талархаж ингэж явдаг. Хүний төсөв бол хэзээ ч мартаж болохгүй. Тэгээд их сургууль визэнд ороод эхний жил сураад дараа жил нь төлбөр төлөх гэсэн төлбөр төлөх шаардлагатай хүн байдаг. Тэгээ зах дээр тэрэг түрээд сургуулийн төлбөр одоо бүтэн зунжингаал өглөө 6 цагт босоод орой 7 8 бараг 9 10 хүртэл тэрэг түрэл энэ чинь хүмүүс зах ингээл 7 гээл хаагаа явчихдаг гэж боддог. Өглөө хүмүүс 9 10-д зах дээр асуудалтай хийдэг. Гэтэл тэр хүмүүс чинь өглөө 6 7-оос эхлээл ачаа барааг зөөгөөл тийм ээ. Тэгэл хүмүүс ирэхэд нэг тэнд нэг хоол мол зардаг хүмүүсээс нэг банчтай цамайж жуугал өдөржингөө бараас очиж оройжингөө нөгөөхөө буцааш хураадаг байхгүй. Тэгсээр шөнө 10 11-д хэрдэг. Үнэхээр хүнд хөдөлмөр хийдгийн зах дээр ажилладаг хүмүүс. Тэгээд тэнд би сургуулийн төлбөрөө хийгээд ингээд дараа жил нь хичээл зааж математик зааж дараа жил нь одоо ингэсээр байж ингээд төлбөрөө төлөд төгссөн. Үнэхээр одоо тийм сургуулийн төлбөрөө төлнө гэдэг бол тэр үед бол одоогор бол челленж байсан шүү. Одоо тийм алаан гэдэг лээ тийм гэдэг шиг байсан шүү дээ. Зинда сэтгүүлийн шин дугаар хэвлэгдэн гарлаа. Монгол хүний амжилтын дээдийг Монгол улсын хөгжлийн түүхийг урлан бичиж уламжлуулан хадгалуулна. Оюунлаг Монгол хүн танд зориулав. Зинда таныг тодорхойлно. Хүний хувь тавилан гэж байгаа шүү дээ. Тэ? Яаж явах нь юунаас шалтгаалдаг юм бол таныхаар. За тэр хүн үнэхээр л тийм үү. Альва сэтгэлээсээ хандаал үнэхээр тэр хүн хичээвэл тэ эзэн хичээвэл заяа хичээдэг гэж үнэн шүү дээ. Тэгэхээр өөрөө л хичээх хэрэгтэй. Мэдээж хүний одоо юу гэдэг удам судар байна. Өссөн орчин байна. Нөхөрс найз нөхд байна. Ийм бүхэн нийлж байж хувь заяаг бүтээж байгаа. Хүн бол өөрийнхөө хувь заяаг өгөгдсөн өгөгдөл төр одоо бий болгож бүтээдэг гэж би боддог. Хувь заяаг бүтээдэг. Насны эцэст хувь заяагаа хүн өөрөө бүтээгээл тэр бүтээлийн үлдээгээл орвоогс үз. Тэмцэс хувь заяа бол эзэн гэж хэвэл заяа гэж чинь хувь заяа гэж бол би тэр одоо өгөгдөл төр бүтээдэг гэж бодсон. Шүүмжлэх хэр хүлээж авах уу? Ер нь хүүхэд байхад хүлээж авдаггүй байсан. Ер нь яг хичээлдээ сайн хүүхдүүд жаахан тийм педэрдөө бие тоосон дуу байдаг шиг байна. Жил ирэх тусам алхам алхамаар хүн
амьдралын янз бүрийн юмтай таарад ирэхээр эн чи юу вүлээ гэж эргсүүлж бодоод ядаж шүүмжлэхт нэг эргээд дүрсгээд ахаа болчдөг юм байл л дээ. Хэр шүүмжилж байна? Сошиалд бол Facebook, Twitterт бол одоо бас нилээдгүй итгэвтэй шүү. Би их шүүмжилдэг байсан. Одоо бол шүүмжлэхийн зэрэгсээ шийдэл хэлэх ёстой байна гэдэг. Жаахан шийдлээ явж байгаа шүү. Тэ. Зөвхөн шүүмжлэх бол зүгээр тал дээр нөгөө нэг элсэн цөл дээр ус асгаж байгаа юм шиг тийм үү? Ийм л байгаа байхгүй да. Тэгэхээр элсэн цөл дээр ус асгаад орхих биш, элсэн цөл дээр ходог барих хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл элсэн цөлийн тэг хязгааргүй элсэн цөлийн хаана ихтэй тэ хязгааргүй элсэн цөлийн хаана ихтэй ингээд баян бүрд байдаг учраас сайхан байдаг. Хоруу дэлхийн хаана ихтэй миний хайртай хүн байдаг учраас хоруу дэлхий сайхан байдаг гэж өгөөд шүү дээ. Тийм учраас зөвхөн шүүмжлэх бол угаасаа таатай зүйл биш. Шүүмжлээ шийдэл альтернатив байх л ёстой. Та хамгийн аз жаргалтай байсан мөчөд урсаж. Би харин аз жаргалыг сайхан мэдэрч чаддаг юм шиг байгаа шүү. Аз жаргал бол байнга л таарна. Ер нь аз жаргалч бас тийг хайрцангуй юм. Жижиг зүйлээс ч гэсэн аз жаргалыг мэдрээ сурчих хэрэгтэй юм шүү. Ядаж миний айна одоо гадна хөвтөн байна тий. Чи яагаад малгаагүй гарч ийн гэж инхээр л эргэж хараад өмнө хантай хүн ийм сайхан да. Тэгээгүй бол би гараад хөлтгэл байлаа ч гэх юм уу тий. Тэгээд тэр ээж аавын тэр хэлсэн үгнүүдийг одоо ингэ ботхоор дандаа надад аз жаргал өгдөг баг. Эргээ миний амьдрал дандаа эерэг гэрэл гээгөө өгсөн байдаг. Тэр болгоноос би ер нь юм болгоноос л аз жаргал авчин шүү. Тэ. Танд таагүй хүмүүс хэр олон байдаг бол байдаг байх. Гэхдээ ховор бах уу. Яг л би чинь хүнд зорж хүнд муу юм хийдгүү хүн байхгүй. Төрөлхийн аран шин тий. Хүний одоо юу гэдгийг хүнтэй цодтолтвол бөхс рүү нөшгөлдгүү, нүүрлэн дэлсдэг байхгүй. Тийм болохоор эр хүн бол тийм үү? Нүүрлээгөө дэлсүүлчихэд бол хүнийг эр хүн гомддгүй шүү дээ. Өгөөрч вэ, үйлдэлэрч вэ. Нуруулан утга шаачгаар эр хүн гомддог байхгүй. Ялангуяа эрчүүдийн хооронд л одоо тийм болно шүү дээ. Энэ улс төрийг яаж харж байна та? Улс төрчин их барьцгүй юм да тий. Яг ер нь бол одоо юу гэдэг шинжлэх ухаанчаар аливаа зүйл тандаад эрдэмтэй мэдлэгтэй туршлагатай хүмүүсийнхээ үгийг сонсоод үйл хэрэг болгоод байвал энэ улс төрчин их сайн зүйл шүү. Тэгж чадахгүй сэтгэлийн хөөрлөөр сэлмэргүүлээд байвал хэцүү шүү. Энэ бол саар зүйл. Таны төвчгэд хамгийн хэцүү зүйл юу вэ? Төвчгэд одоо хэцүү зүйл чи одоо нүдэн дээр худал хилээд байгаа ч төвчгэд хэцүү байдаг шин. Таны мэддэг зүйлийг. Тийм харсаа нүдэн дээр одоо худал хилээд байхад нь Гейзенбергийн тодорхойн зарчим гэдэг шиг л тий. Тодорхойн зарчим гэдэг шиг ойлгомжтой зүйлийг худал хилээд байхаар л шанаад авмаар л байдаг шин. Тэ. Хоёр тэгэхээр одоо юу гэдгийг хүн алдаагаа зөвшөөрчөд байхад дахин нүдэд байхаар төвчд хэцүү байдаг. Тэ. Би алдсан бол би алдаагаа зөвшөөрчөд байна. Ойлголоо би дахиад ийм алдаа гарахгүй ч гэдэг юм уу те. Хүн чинь өвдгөнд чи хідэн удаа шалбарсан бэ. Чи хідэн удаа өнөө боссон бэ гэдгээр хүний амьдрал хэмжигдэн шүү дээ. Тэгээ би тийм ээ би тийнд өнөө боссон юм аа. Би хан дахиад унахгүй гэж бодож байгаа гэхэд чи эсвэл чи унсан шүү дээ гэдэг ингээд юм шалчхнаад байгаа юм тус төвч төвхтэй байдаг шүү. Тэ. Европа грид. За энэ сарын 5-нд Англид болсон хэвлэлийн мэдээг олж авлаа л да. Тэгэд нэвтрүүлэгтээ
ямар ч байсан энэ үнийг оруулах хэрэгтэй байна. Энийн талаар бас ойлголтыг хүмүүст өгөх хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг би бодсон л доо. Тэгээд энэ Европа грид Монголын хийн сүлжээ гэдэг тийм ээ. Энийн талаар бас нэг тодорхой ойлголтыг танаад өгч. Тэгэхээр яг хөө би ч одоо энэ Монголын хөгжилд бас санаад хүн болгон санаа зовдөг ба. Гэхдээ илүү их одоо санаа зовж илүү их одоо энэ хүч өгсөн гэж бодож явдаг хүмүүс нэг л. Тэгэхээр за бид нар одоо юу гэдгийг би одоо цөмийн энерги агентлагийн дарга байсан, цөмийн боловсрол хяналттай улсын ерөнхий байцаагчаар ажиллаж байхдаа Монгол одоо ядч нэг Улаанбаатар их утаан салгачмсан. Нэг атом цахилгаан станцтай болох тухай ярьсан. Маш их эсрүүцэлтэй тулсан. Тэгээд тэндээс би ямар сургамж авсан бэ гэхээр ерөөсөө бид нар ямар нэгэн зүйл хийхдээ одоо сонгуульд нөгөө юу гэдгийг сонгогчийн боловсрал гэдэг шиг технологийн боловсралыг бид төрүүлж өгөх ёстой байна гэж боддог болсон. Тэгээд тэгж явж байгаад ер нь бол энэ атом цахилгаан станцаас өмнө эхлээд шахмал биш шир утааг бууруулах ёстой байна гэж боддог болсон. Тэгээ энэ засаг бол одоо энэ шахмал түлшийг хийгээд бас утаа харьцан буурч байна. Бас болж байгаа зүйл нь болж байгаагаар хэлээд болохгүйгээр хэлээ сурчих хэрэгтэй. Улс төр хийддэг хүн өөр намын юм болохоор л муулаад идэх байж болохгүй шүү дээ. Тэ? Тэмцрээс одоо жишээл нүдэн дээр утаагүй болж байна. Тэ? Энийг л зөвшөөрөх хэрэгтэй. Харин энэ илүү яаж сайн хийх тухайд санал өгөх хэрэгтэй. Тэ? Тэгээд энэний дараачийн шатан юу юм гэхээр би одоо шүүмжил энэ дараагийн шатанд бол газын асуудал байхгүй да. Газ яадаг гэхээр бид нар одоо ингээд айл болгоно ханаасаа усаа тогоо авч байгаатай адилхан хөгжиж байгаа хөгжсөн орнууд бол айл болгон ханаасаа интернет авч जैन нэмээд газ авч. Тэгэхээр ийм болох хэрэгтэй байна. Тэгэхээр инхэнд бол юу хэрэгтэй вэ гэхээр газын дэдвүцийг л хийх хэрэгтэй байна. Тэгээ тодорхой газруудад системтэйгээр энэ дэдвүцийг хийхэд нь өөрөө одоо мэдлэг чадварыг зориулъя. Одоо би жишээлбэл юу гэдэг дэлхийд өөрөө зөндөл болно тий. Одоо чадaltaй найзууд байна. Тэгэхээр над шиг залуу хүн, над шиг чадaltaй хүн зүгээр л одоо тийм үү юу гэдэг жижиг зүйл хийсэн ч том зүйл хийсэн ч адилхан залуунаас адилхан туршлага мэдлэг боловсролоо зориулж штэ. Тэгэхээр жаахан том юм, жаахан үлдэстэй юм гээ, жаахан Монголд хэрэгтэй юм хий гэж бодохоор л энэ хийн дэдвүцийг л одоо тэ томоор нь хий. Энэ бол 40 жилийн ажил байна. Энд би эхлүүлэхт нь оролцсон. Хөгжүүлэхт нь оролцсон. Тэгээ дэлхийд тойроод байгаа тэр найзуудтайгаа татаж оролцуулъя. Монголд байгаа хүмүүсийг нийлүүлж оролцсон. Энэ том төслийг эхлүүлэхэд одоо миний бие оролцоо явж байгаад бол сэтгэл хангалуун байгаа. Айл бүрийг одоо Монгол бол ер нь бол одоо юу гэдгийг цахилгааны дэвстэй холбогчсон. Аймаг бүрийг хар замтай холбогчсон. Айл бүрийг одоо хийн дэвстэй холбох хэрэгтэй байна. Ингэж чадвал маш олон хөрөнгө оруулагчид энэ бол маш чухал юм байна л гэж харна. Хэрвээ бид энэ төслийг хийж чадах юм бол одоо Монголд хөрөнгө оруулагчд итгэл тэгээ Монголд үйлдвэрлэл хөгжих боломж бий болох байхгүй. Яагаад гэхээр одоо за Хятад Оросыг холбосон энэ газын хоолой явуулъя гэдэг энэ чинь нефтийн хоолой ярьжсэн л да. Ихтэй бол энд бол нефтийн хоолой, шилэн гавил, газ гэдэг ингээд зэрэг одоо явах юм бол энэ сая төгөлдөр болно. Тийм ээ? Тэгэхээр энд ингээд Монголоор ингээд арай явж хат бид нар энэ газа бүх айлын дэдвэс толгочж чадах юм бол бид нар Оросын шугамаас авч болох юм байна. Нөгөө дамжин өнгөрөөсөө төлбөрөөр эсвэл Монголд хангалттай газын нөөц байна. Газын нөөцтэй хүмүүсийг ийшээ оруулъя. Ингээд одоо бид нар Сеулд та амьдарч ирсэн үү?
жишээл очижсэн биз дээ. Сеулд очиход биднээс утаа мөртдөг үстэй. Тийм баймиргүй л байгаа байхгүй. Тэгээ монголчуудаас утаа мөртдөг гэж хэлүүлмээр. Энэ монголчуудаас эн чин наана утаа өнөртдөг бодтой юм. Цаана хоцрогдол өнөрч байгаа байхгүй. Хоцрогдол мэдрэгч байгаа байхгүй тэр чинь. Бид яхаараа ингэж ачаатаа тийм нэг адагт нь явж явах хэвээр дандаа. Улс орнуудын дандаа хойно явж явах хэвээр. Урд нь цойлоо гарахын тулд баймаар шүү дээ, тийм биз? За энэ бол урт хугацааны төсөл хөтөлбөрөө. Тий. 40 жилийн хөтөлбөр гэж ойлгох хэрэгтэй. Альва төсөл хөтөлбөрт санхүүжүүлдэг чухал амин сүнс зүйл байна, тийм ээ. Санхүүжилт нь яаж усах вэ? Энэ санхүүжилт нь бол маш олон замаар босч байгаа. Босно. Сайн санаанаас одоо сая доллароос санаа төрдөггүй ээ. Сайн санаанаас сая доллар бий болдгоо гэж үг өгдөг. Тэгэхээр энэ бол монголчуудыг гэрлэгээд илүү сайн болох энэ сайн төсөл бол дэлхийн нийтээр хийгээд явсан дэлхийн ямар одоо дэлхийн хэмжээний ямар одоо механизм байна тий. Дэлхийн хэмжээний ямар шийдэл байна. Энэ жишгээр л юм тий. Манайхан ингээл энэ сонгуулиар амлал нээлт хийх тухай бодоод байгаа. Иймэрхүү том ажлыг нээлт хийх шаардлагагүй тийм ээ. Бас 4 жилээр хэмжих шаардлагагүй нэг улс төрийн нам энийг юу гэдгийг өмчлөх шаардлагагүй. Бүх намууд л энийг өөрийнхөө хөтөлбөртөө суулгах хэрэгтэй. Жил өнгөрсөн сонгуулиар бүх намууд мөрийн хөтөлбөртөө нийгэм суулгасан ш та нар анзаарсан бол бүх намууд мөрийн хөтөлбөрт нэг зүйл суулсан байгаа юм. Адилхан. Та тийм жишээ хэлж чадах уу? Би нэг жишээ хэлээ л дээ. Монголчууд C вирусаас салья гэдэг л хөтөлбөрийг л зөвлөг бүх нам мөрийн хөтөлбөртөө суулгасан юм шүү дээ 16-нд. Бүх нам суулгасан учраас одоо бүгдээрээ л ялсан шалгацж дэмжээл явж байгаа байхгүй. Тэр шиг л монголчууд хийн дэдвэстэй болно гэж бүх нам л мөрийн хөтөлбөртөө суулгах хэрэгтэй л байна. Энэ намтай намгүй явах ёстой ажил байна. Хийх ёстой ажил. Ирээдүйн тий өмнө бидний хийх ёстой үүрэг байгаа байхгүй цаг хугацаанд. Хин нэг нь эхлэх ёстой тий. Хин нэг нь оройлох ёстой. Оролцоо явах хөргөжлүүлэх ёстой. Шодрог өнцөг өглөөний сонин. За саяны хэвлэлийн мэдээтэй холбоотойгоор зэрэг нэлийн хэдэн улсад хийгш болсон тийм ээ. Тэгс. Хаана хийвэ? За бид нар Ирланд, Англи, Германд одоо энэ томоохон энэ бол энэ Монголд энэ дэдвцээ бид нар энэ дэдвцээг хийхэд бид нар оролцсноо гэдгийг нь Европог ирээд гээд одоо манай төв компани энэ зөрүүлж босгосон Европог ирээд Монголыг хийн сэлжээ гэж компаниг бий болголоо. Энд бид хөрөнгө оруулалтаа хийя. Бид төсөл энд зөрүүлсэн одоо төсөл тий хийя. Тийм ээ. Бид ингээд тэрнээ зарлж байгаа. Өнөөдөр жишээлбэл Германд гэж. Энэ яг хөрийн зөвхөн Монголын асуудал биш байхгүй юм чинь. Ухтай байна гэдэг бол CO2 байна. Тэ? CO2 байна гэдэг бол нөгөө одоо агаарын бохирдол тийшээгээ жишээлбэл юу гэдэг нөгөө озоны давхрах цоолоход өөр гүйцэтгэж байгаа энэ агаар бохирдол байна л гэсэн үг шүү дээ. Энэ чинь дэлхийн дундын проблем байхгүй да. Бид энийг хийж чадах бол дэлхийн энэ одоо маш олон газар хийчихсэн. Манайх шинээр хийж эхлэх бол энэ чиглэлийн дэлхийн хамгийн том төслүүдийн нэг болно гэж бодож байгаа. Амжилт гэж юу юм? За тэгээд төлөвлөсөн ажлуудаа битахан тий боогод л дуусгаад л яваад ахыг л амжилт гэх юм уу тий. Ямар нэг юм бодлоо төлөвлөлөө тэрний ард гараад яваад ах юм л амжилт юм уу да тий. Таны амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол юу вэ? Ичижсэн тохиолдол олон бий. Би чинь бас харахад ингээд нөөрөмгийн юм шиг хэрнээ хичимхээ уншид. Одоо манай эхнэр энэ 13 дэх оролд туяа гэдэг ихчиндтэй байдаг байсан. Манай эхнэр энэ ээжийн дүү юм
яагаад ихч байсан. Тэднийд байдаг байсан. Тэднийд одоо анх удаа тэдний хаалгаар ороод ингээл гэрт нь ороод тий. Ингээл цаашаа явах тэр чинь 3 өрөө байр их хол санагдал. Тий. Тэгээд би ч бас дурлцсан хүн тий. Тэгээд нөгөө хотын эгч чинь ингээ намайг хараад тэгэхээр ичээд тэгээд нөгөө эхнэрийн энэ өрөөлөө явах хэвээр юм уу? Эсвэл зочны өрөөлөө явах хэвээр юм уу? Галтгоол явах хэвээр бас мэдгүй. Ингээл ичээл зогсон. Юу гэж зогсоод байгаа юм бэ? Тийшээ том өрөөлөө орд сайн уу гээл. Тэгэл тэгрэх хэлэх хүртэл одоо ерөөсөө маш хичж байгаа шүү дээ. Тэгээд яг яах ичимхээ биш байгаа шүү. Бас нэг юмнаас бол бүр анх ичих хоёр бол зэрэгцдэг бас төгөл байдгийм байл. Санаа зовх, ичих тий. Хариуцлагагүйсэж байгаа юм л да. Юу гэхээр нөгөө би ч нөгөө төлбөрөө төлөх гээд зах дээр тэр түрээд манай нутгийн нэг хүн тэгшээд нутгийн хөвгтөө чамааг одоо тэрэг төрүүлээд ингээд бас хэднэр өгчигээд тэгээд нөгөө ваплүчэн гэж байсан нэг хоёр хайрцаг ваплүчэн миний тэрнээ тавьчих би хараа сууж байгаад нэг мэтгэд ингээд унтчих. Нүд анилтаа ядраад хөөрхий нөгөө өдөр шинэг бол холтоо хоолгүй явж байгаа сте хөөрхий. Төлбөр толгоонд дутагдаа хоошоо гэл ингээл те. Тэгээд ингээд нүдэн яасан чинь миний надад мэдрэгсэн мэдрэмжлэг нүдэ анаал нэг хооронд л аваачлаа гэж бодогч. Зөв одоо эргээ бодоод байгаа би дуг гисэн шүү. Нөгөө хоёр юу байдаг? Гайвал байх. Тухайн 50,000 төгрөг шүү дээ. Гайвал чи хүн чийсэн. Шүд 95 6 он. Тэгээд л нэг нөгөө хүний одоо алдчихсан да айж бас хариуцлагагүй анцсандаа иччих байхгүй. Нүрээ харчдаг. Тэгээд ингээд алдчихлаа гэхээр нөгөө хүм юу чи нөгөөдөг чинь тий би яалчгүй алдчихсан. Тэг чи би 100 сургалтын төлбөр одоо хийж байгаа мөнгө чинь 100,000 төгрөг шүү дээ. Тэгжээс төлбөрөө төлдөг байжлаа шүү дээ. 50,000 төгрөг нь 50 байсан байх шүү. Ямар ч 250 апл алдсан. Тэгээ одоо бол тэр хүнээс бас одоо энэгээр өөрөө харж илаа байх тийм. Ингээд уучлаараа би ингээд тухайд маш их төв удаж исэн тий. Бас айж исэн, бас имэж исэн. Бас хариуцлахгүй байснаас иччихсэн. Ингээл одоо хариуцлагын мэдрэмж тэгж л эхэлдэг юм байл л тий. Одоо ажил хөдөлмөрөөр хариуцлага гэж юм. Тэрнээс хойш л одоо ямар нэг юмд би одоо ажил хүлээл авсан бол хариуцлагатай нүдэ завчихгүй байх хэрэгтэй байна гэдэг л ойлгосон. Та нэг үгээр өөрийгөө тодорхойлооч. За би нэг алсын хараатай хүн болов гэж бодоод идэг шүү. За нэг үгээр тодорхойлох төвхтэй хэд байх шүү надад чинь. Алсын хараатай би жан юмд их сэтгэлдээ ханддаг юм уу? Ямар нэг юмд ингээл тийм үү ажил томч багчаа юм сэтгэлдээ хандна. Одоо надад ингээ итгэж найзан хүний итгэлийг алдахгүй. Ажил хийвэл одоо энэ хуулийг нь зөрчихгүй тий. Одоо нэг тийм л хүндээ тэгэл одоо тэгээд би бол яг эцэстээ бол яг энэ дөрвөн аав ээжтэй их орондоо залбирчлаа өгдөг юм да. Таны хамгийн сайн хийж яддаг зүйл юу вэ? За миний хамгийн сайн хийж яддаг зүйл одоо хүүхд эрхлүүлэх юм уу? Янз янзаар эрхлүүлэх үү? Сайхан эрхлүүлнэ шүү дээ. Тэр нь уурлахаар яа тий? Заримдаа ширээ шаашд. Тэ. Ирэх хүн болсон юм тийм ээ. Тэгээд л ирхэн бол тийм нэг найранд уран дуута наадунд уран даваатаа тий гэдэг шиг л байх хэрэгтэй шүү тийм үст. Юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна та? За тэгээд хүний сэтгэлийг л одоо их олж тий сурахыг л их хүсэж байна да. Тэгээд хүний сэтгэл гэдэг чинь бас их хязгааргүй том талаа юм тий.
Хоёр тэгэхээр би энэ усыг их ойлгохыг усыг ойлгохыг их хичээж. Би одоо Монгол орны унд нь усан дэх уран, Докторийн түүний физик гэдэрх юм асуудлуудыг сэвдээр би доктор хамгаалж байгаа. Одоо сая урт хамгаалтанд орчихсон чиг хамгаалтанд орохыг хүлээж байгаа юм л дээ. Кандидат доктор гэх юм уу да тийм. Хүний биеийн ихэнх хэсэг ус шүү дээ. Дээрээс нь дэлхийн одоо тий ихэнх хэсэг нь усаар бүрхэгдсэн байна. Ус гэдэг чинь өөрөө ерөөсө судлаад баршгүй юм том шинжлэх ухааны салбар байна тий. Тэгээ энийг л ойлгож мэдэрч дотор нь орж тий. Ус хүний сэтгэл хоёрыг л одоо ойлгож физикчнийхээ хувьд бол энэ тий өдөр болгоно одоо физиктэй суралцдаг тий. Илүү их суралцахыг л хүсэж байна. Ийм л юм да тий. Та өөрийнхөө юугаар их бахархдаг вэ? Одоо би ч одоо их хичээнгүй тий. Бас бурхны авралаар гэдэг шиг тий сайн аав ээжийн буйнаар бас жаахан айгу толгойтой төрчихсөн юм удаа гэж бахархдаг ш тас. Тэгвэл юу байгалийн өгөгдлөөр бахархдаг юм байна шүү дээ ухаанда. Бусд нь бол яг хөтэ нийгмийн юм шүү дээ. Ингээд нэмэл хасаал, өржил хаваагаал, наагаал, аваал тий. Юунаас их айдаг вэ? За тэгээд хүний итгэл алдгаас л айдаг шүү дээ. Ер нь бол нэг итгэл алдчихгүй хүн шиг хүн та. Гэхдээ тэгэл одоо тэгж л хичээж л амьдрдаг. Эмэгтэй хүний ямар зан чанар танд их таалагддаг вэ? За миний хань чинь одоо үнэхээр халамжтай. Үнэхээр одоо тий ханыхын төлөө бүхнээ зориулж чаддаг тийм эмэгтэй хүн л эр хүний одоо бурхан байхгүй та. Бурхан гэж байдаг бол тийм. Эмэгтэй хүний тий нөхрийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө энэ хүний төлөө бүхнээ зориулж чаддаг тий. Чин сэтгэлээ зовнож чаддаг. Өөртөө ингээд нэг талах байхад ховоогд ич чаддаг юм сайхан сэтгэлтэй эмэгтэй чанар. Миний хань ийм л хүмүүсийн сүлд ихэнхдээ стрессдж байгаа зүйл нь Улаанбаатар хотын авто замын төвчрлийн асуудал байгаа. Ер нь яавал төвчрлгүй болох вэ? Би одоо зам дээрс бас нэг стресстэй болцсон шүү дээ. Бидний амьдарч байгаа нийгэмд болохгүй бүтэхгүй их л олон асуудлууд байгаа тийм ээ. Бид юунаас эхлэх ёстой вэ? Яг болохгүй байгаа болгон дээр л анхаарах хэрэгтэй шүү дээ. Одоо жишээлбэл ингээд эренблээ л та хоёул. Тий, эренблээс л эхлэх ёстой. Энэ үчи одоо шинжлэх ухааны үндэстэй эренблээд энэ бол нэгдүгээр эренбэ юм байна. Хоёр нь энэ байна. Гурав нь энэ гэдэг ингээд тий. Өнөөдөр жишээ эренбэрэ жишээлбэл утаа байна. Хоёрдугаарт нь хор тавдрын асуудал байна. Нэг хүнд 10,000 хүнд ноогдох хор тавдраар нас баралтын доогоор бид нар дэлхийд тэргүүлжиж болохгүй шүү дээ. Тэ? Өр хүндэлтөөрөө дэлхийд 10,000 ноогдох өр хүндэлтөөрөө дэлхийд тэргүүлжиж болохгүй шүү дээ. Бид нар муу юмараа тэргүүлжиж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ ингээд статистикийн байгууллагыг одоо хүмүүс жилд нэг дундад салин тодорхойлдгоор бол статистикийн байгууллага хараад байна. Зүүн бол бид нар статистикийн байгууллагын мэдээг өдөр болгон орж харж явах хэрэгтэй. Статистикийн байгууллага нөгөөх нь стандартын байгууллага. Стандарт гэж олон улсын стандарт, Монгол улсын стандарт гэж юмыг хэвшүүлж чадах юм бол эн чинь өөрөө эрүүл, саруул, зөв стандарт чинь нарийн ингээд монголоор ингээд хэлэх юм бол энэ ажлыг хүмүүс олон жил хийгээд яг ингээ хийчихвэл хамгийн сайн болд юм а гэдгийг л баталж байгаа юм байгаа хөө стандарт гэдэг бол. Түүнээс нэг амьдралаас тасрах юм бол байхгүй. Таны муу зуршил юу вэ? За нэг 50 татчдаг байсан шүү. Тий. Одоо болсон да. Таны хамгийн харамсаж явдаг зүйл юу? За тэгээд
шууд юмнууд би одоо ээжтэйгээ зүгөөд ингээл оюутан байхад бөмбөр автобусанд суугаал ойлож ихцэлтэй л те ээж минь ундал те ээжтэй хойл ингээд авцуулна бас те гэж хатаад гарах амьдралын чанар бол одоо ингээд те болохгүй байна л гэж бодож байгаа. Жишээлбэл ээж минь хор тавдраар өнгөрөхөд л энэ юг ядаж уртнаслуулах боломж байсан. Уртнаслуулах боломж байсан. Хор тавдраа тий. Гэл харамсах юм бол ер нь эцтэй бол энэ хүч хөрөхгүй дийлэхгүй зүйлтэй таархсан хадлыг харамсмаар байдаг шүү дээ. Хараат ус хариуцлагатай цахим сэтгүүл зүйн төлөө Зэнда цагаан. Таныг өөрийнхөө хийж байгаа ажилд дүнд тавьвал та ямар дүнд тавих вэ? За би хийж байгаа ажилдаа бол ер нэг бигээс дэвшлэхээ гэдэг юм уу та. Тэгвэл амьдарч байгаа амьдралдаа дүнд тавьвал гэдэг юм. Би бол одоо амьдарч байгаа ерөөсөө би сэтгэл хангална. Хангалттай. Ер нь бол хүн бол ингээд эхлээд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй байл л дээ. Одоо байгаад. Тэр нь бол эндээ үлдгэсэн үг ш. Одоо байгаагаа сэтгэл хангалуун байгаад ингэхээр миний байгаа нь энэ байна. Би хаана байгааг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ хаана очихоо бодох хэрэгтэй. Таны хүсэж байгаа сайхан Монгол орн хэдэн бэ? Яг он хэлэх төвхтэй зорилт шүү наадах чинь. Яг л нэг юм хийгээ сайжруулдаг дахиад нэг юм дутуул байгаад гэдэг яг л хөгжил гэдэг юм чинь тийм сонин штэ. Тийм учраас одоо ч гэсэн зүгээр бид нар дандаа муу талсаас хараад байгаа болохоос энэ Facebook, Twitter-ээс гарах гудамж зүгээр алхахад бол бас тий ад жаргал байна штэ. Аль өнцгөөс хүлээж авахаас их болоод байгаа юм л да. Таны маш ихээр хүсэж мөрөөдөж байгаа зүйл юу вэ? За би бол Монгол улсыг үнэхээр дэлхийн одоо өрсөлдөх чадвартай тий одоо топ 20 орны нэг болохыг мөрөөж байгаа. Мөнгө гэж юу юм? Хэмжих нэгж юм байгаа юм шүү дээ физикч өнөө үтгэлээ. Тий зүгээр л нэгж. Би ямар нэг юм авахд чи үн цэнэ тий чи ийм үн цэнээр одоо ийм масаг авна гэж хэмжих нэгж л байхгүй. Инээдтэй ч гэмээр юм уу бас нэг асуулт байна л та. За. Таныг Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Лорын Алтан хуйгийн дүү гэж явсан. Энэ яагаад вэ? Битэр ч одоо нэр нэгтэй, мэрэгжил нэгтэй. Тэгээ наваад бас асуухаар би хийлдэг шүү дээ. Тэргэл сартаа шин баяд хүн хүүхд гэхээр дөрөвд хүүхд төрдөг гэж чамд амар биологч чинь багш зааж өгөх гэж. Манай алтайг дарга баяд хүн. Би бол дөрөвд хүн. Тэгэхээр чинь ахтай байх ямар ч боломжгүй шүү дээ. Тэ? Бид нар сайхан хамтарч ажиллаж байсан. Тоосчлт гэж бас нэг зөв асуудал байна тийм ээ. Энд дээр бас та ажиллаж байсан. Юу нэг яг салахаар байна. Одоо бол сая Путины айлчлалын дараа Оросоос Space Product гэж компанийг оруулж ирсэн. Тэгээд тэд нар маань Монголын одоо томоохон уурхаанууд дээр очиж хөрсөн шинжилгээ аваад тоос нь ер нь одоо нэг хэмжээнд хэдэн микрон байна, хэдэн нано байна гэдэг төвшөнд хараад тэнд тааруулаад тэр тоосыг нь одоогийн байгаагаас 90 гаруй хувь бууруулдаг. Ашиглаж байгаа усныхын хэмжээг 75% бууруулдаг тэр технологиг санал болгосон. Одоо бол жишээлбэл залуу хүн учраас одоо энэ гаайг гээд одоо 95-7 захирал гаайг бол сэргийг хүлээж авч ийн лээ. Тэгэхэд тэд нар хамтарч ажиллая гэдэг чинь лээ. Болдог бол одоо Эрдэнэ төлөвлөрийг
тэр тоосыг бүрэн шийдэд өгчмөр. Яагаад гэхээр энэ уулуурхаа эргэн тойрон одоо нүүрс ачих чинь энэ тоос чинь зүгээр нэг тоос биш байхгүй да. Энэ тоосыг дагаад тэр хавийн байгаль орчин сөрөг нөлөө үзүүлж. Сөрөг нөлөө үзүүлэхээр яах вэ? Өв сургамал нь тоосон дарагч байна да. Өв сургамал тоосон дарах тэр иж байгаа мал өвчлөнө да. Өвчлсөн малын мах итгээр яах юм? Асуудал үүснэ? Хоёрдугаарт. За энэ бол эрүүл мэндийн асуудал болж хөвөрлөө. Нөгөө талаас эдийн засгийн асуудал. Манайх сая хэллээ шүү дээ. Одоо хитгэн юмнаас хамааралтай эдийн засаг та. Солонгоруулна гэдэг тийм барьцгүй юм хэлэх хэрэггүй шүү дээ. Жаг бодиттой юм хэлэх хэрэгтэй шүү дээ. Солонгоруулмаш бүхэл болгоно ч гэдэг юм тийм шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл тоосчлт их байгаа газрын одоо бүх юм чинь цахилгаан болчихсон шүү дээ. Тоног төхөөрөмжөд. Тийм том цахилгаан машины одоо тэр цахилгааны хэлхээ нэг тоосон дарагдаад асуудал үүсээд эвдрэхээр хэдэн сая доллар л алдагдал. Тэгэхээр тэр машин эвдрэхээр хэдэн сая доллараар дахиад заснаа да. Тэр чинь 10-20 сая доллар машин экскаваторууд 20-30 тоног экскаваторууд байж шít. Хэдэн мянган 100 мянган доллар молор юм тавина шít. За тэгээд тэрний засвар басвар гэдэг. За тэгээд сул зогссноос болоод ажилчдын цалин тасрахаар нийгмийн атгал тасарна гэдэг. Тийм тоосчл чинь ингээд дамаа маш их тийм хор хөшгтэн байгаа хгүй. Монголчууд уулуурхаас хамаарлаа эдийн засгт учраас тийм бид бол энэ бүх уурхаа дээр тоосчлт асуудал бүрэн шийдэх хэрэгтэй. Энэ шийдэх технологи нь байна. Тэгээ бид нар бол одоо юу гэдэг хятадас бэлээ аваад энэ уурхаануудыг шахах гэдгийг сэтгэлээс одоо салах хэрэгтэй. Харин шийдэж чадахгүй зүйлийг шийдэж чаддаг тийм эрдэм мэддэг суурилсан тийм үү химийн томьёо физикийн нэг одоо туршилт тийм ээ одоо юу одоо геологийн технологи туршилт шаардсан ийм ажлуудыг л хийх хэрэгтэй байна шүү дээ. Тий. Цөмийн энергийн газрын дарга байсан, геологийн төв лабораторийн дарга байсан. Энэ нутгийн нэг юм жоохон гүгд энэ. Одоо хүмүүстэй хин одоо сайхан бэлгийн үед би одоо би ч юм бол яг хуу хэлсэн сайхан бэлгийн үед геологийн төв лабораторийн дарга томилогдсон шүү дээ. Тэг би хэлсэн. За яг хуу би одоо юу гэдгийг хүн амтнд ороод ингээд намайг тавиад өгөөч гэж гуугаад байх юм надад алах уу. Тийм ээ. Болохгүй газраа дазаач хэлчих. Тэр үж очиж босгоод ирэй гэж хэлээл би геологийн төв лаборатори очиж ирсэн. Тогой цөмийн энергийн салбар хил амтаал байсан. Энэ хил амтай байгаа газар салбар өгчл би босгоод ирээ. Би чи одоо ер нь бол бор зүрхөөр мөнчхрөөрөө тий. Одоо ар өрөө хаалгахгүй ахт ингээл явж байгаа хүн баггүй да яг л энэ үгээрээ одоо ч л дээрээсээ харангуу доороосоо даграадгүй л явж байгаа юм шүү дээ. Тийм үстэй. Тэгээд тэгж явж ирсэн хоочтож тэгж явал дуусгал байх л та. Ар өрөө хаалгагүй тийм үстэй. Тэгээд яг Алтай даргын намайг нутгийн өнгө тавилаа гэдэг. Гү чин болохгүй салуурч болгоод өгье гээд тэр нам олон болчихсон баг тэнд байгаа хүн би санал тавилаа. Тийм үстэй. Геологийн төв лаборатори хил ам хэрүүл шууган алдагдал гээл бөөл юм болж ил. Тэнд очил би чинь орлого 2 дахин өсгөл өгсөн шүү дээ. Тэгээд дараа нь одоо танаа нам яалагс та яв гээл тэглээ хад ус өгөө өгчил явчлаа. Эн чинь ир гисэн үед нь очичоод юу гэсэн үед явж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Ир чадсан шиг буцаж чаддаг байх хэрэгтэй. Хад ус өгөө өгөөл явж. За танд амжилт хүсье. Тэ ирсэн гээчин буцдаг. Орсон бороо гэдэг төр ажил хийгээд над өөр гөхт би хөрөөд ирсэн. Яв гэж байгаа бол явъя гээл. Миний хувийн компани биш учраас авъя гэвэл өгөх хэрэгтэй шүү дээ. Ялангуяа сонгуулиар нам ялагдсан бол өгдөггүй зайлдаг байх хэрэгтэй байхгүй. Тэр гол этгээд үйд нь тийм үү. Одоо жишээлбэл гол дарга нар нь өөрөө ажил өгөх хэрэгтэй шүү дээ. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцсон танд
маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил болоод амьдралд нь за бүр ялангуяа тодруулж хэлэх юм бол таны хийж хэрэгжүүлж байгаа энэ сайхан төсөл тийм ээ. Энд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд танаа хамт олонд эрүүлийг хүсье. Бас сайн сайхныг хүсье. Юу сансан 9 өслөөхөн сэтгэл бүтэж байх болтгоо гэж өрөөж байна. Бүгдээрээ бие биендээ надад сайн сайхан зүйлийг өрөөж амьдрцгаая л да. Бас найз нөхдийнхөө сайн сайхан талыг олж харж амьдрээ. Найз нөхдөө алдаатай оноотой нь хайрлаа. Гэр бүлээ, эргэн тойрныхоо хүмүүсийг алдаатай оноотой нь хайрлаа тий. Тэгээд танаа нэвтрүүлэгт их сонирхолтой нэвтрүүлэг байна. Харахад их энгиймшиг хэрнээ тийм утга төгөлдөр тийм асуудал юм байна. Уг нь бэлдээд ирэх ёстой гэж хүн бодмоор болооч бэлтгэхгүй ярих ёстой юм байна гэж бас бодлоо. Энэ хүн хинбэ гэдгийг танихад цаад хүн хинбэ гэдгийг танихад зориулсан нэвтрүүлэг байна гэж ойлголоо. Тэгээд энэ нэвтрүүлэгч танаа хамт олонд сонсож байгаа хүмүүс бас намайг хинбэ гэдгийг жаахан ч гэсэн анзаарах байхаа л гэж бодлоо да. Ингээд таны нэвтрүүлэхээ төгсгөлд манай Жандаа сэтгүүлийн сүүлийн дугаарыг за яа. Одоо энэ хийж бас за тэгээд 7 хоног тутамд хэвлэлэн гаргадаг тол сонин байгаа. за баярлалаа. Манай өглөөний сонингийн өнөөдрийн дугаар байгаа. Манай ээж хэлдэг байсан. Ээж аваар одоо сэтгэлээс гарсан сэтгэлд хүрдэг юм аа хүн бас дээрээс нь хүн тусал хүний амьдрал гэрэл хийгээ болдог юм аа. Бас тийм өгөөмөр сайхан тийм амьдраарай л гэж хэлдэг байсан. Тэгээд гоё охин гомдож болохгүй гэж олон захиас байна. Тэгээд намайг алдаж оноод юу гэдгийг яг урагшлах намайг ингэж хичээгээ явж байхад тийм надад дандаа тийм болдог. Ханьда хамтрагчдаа хамтарч ажилладаг хүмүүстэй нутгийн зоолондоо Монгол төмөндөө тий бүгдэнд нь их баярлж байна. Тэгээд танай нэвтрүүлгийн зориулыг 2 ном авчирсан байгаа энэ. Маркетинг хөдөлгөөн 22 үйл гэж номыг ингээд байсан. Эдгээрийг зөрчүүд эрсдэл тун гэдэг энэ номыг танаа одоо маркетинг их сайтай газар тий. Гэтэ илүү сайн болоосоо гэд. Манай Амин инвестгийн хэвлэлийн компаниас хэвлсэн. Баярлалаа. Манай Батуул тэгээд манай одоо бүл юм уу да тий ээж ягчиг хөвгт хэлэн тийм том эрдэмтэй лам хүн байдаг. Энэ хүн орчуулсан. Тэгээд манай тэгшвэрөө түүний нөхдөг миний групп нөхдөд нийлж байгаа хэвлүүлсэн баг. Тэгээд энэ танаа хамт олонс энэ номыг дурсгая. За баярлалаа. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Европа Грид Монголын хин сүлжээ компани тууцын гишүүн физикч Норвегийн тэгш баяр хүрэлцэн гэж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.